За би сая лекцэн дээр миний албан ёсны CV-г Алтай сайхан профессор танилцуулчихсан. Тэрийг бол бүгд хүн мэддэг учраас би өөрийнхөө CV-г одоо танилцуулъя гэж бодож байна. Аль үлээ? За. Энд миний багийн амьдралаас эхэлсэн. Баг гэдэг бол нэг 10-атхан айлтай нэг уулын амд байдаг байхгүй юу? Тэгээд тэр чинь очсны учир бол манай аав намын эсэргүүн болж арга хэмжээ авагдаад Москвагаас хөөгдөж ирээд энэ ч намын дүүрэн дээр намаасаа хөөгдөд хөдөө баригадын даргаар явж исэн. Тэгэл би багийн амьдралд очихгүй да. Тэгэд яг өксөж юруутсан гэрийн амьдрал тэг хүүхэд наснаасаа ирээн бараа амьдралтай танилцж багийн сургууль гэдэг нэг жижигхэн юмд сул 8 хүүхэдтэй нэг ангид орж суралцсан. Тэр амьдрал маань нүдэнд харагдаж байна. Тэгээд яг нөгөө эсэргүүн болно гэдэг үл их сонирн байдаг юм а. Та нар мэдэхгүй байх. Тэр байга газараасаа өөр тийшээ явбал нийгмийн аюулаас хамгаалах хэлцээс зөвшөөрөл авч ийшээ явж болохгүй. Албан тушаал ахиж болохгүй, дарга хийж болохгүй. Ном сонин дээр ям бичиж болохгүй, хуралд үг хэлж болохгүй. 400 төгрөгнөөс өөр илүү цалинтай ажил хийж болохгүй. Гэх мэтлэнгээр хүүхдүүдээ одоо дээд сургууль явуулж болохгүй, нам дэлсүүлж болохгүй гихчлэнгээр ийм л бэрхшээл байсан л да. Тэгээд тэр үед одоо яг та ээж аав хоёр маань амьдрал жоохон таарах хүн байсан баг. 400 төгрөгөөр ээж ажилгүй байсан л да. Яг тэгвэл нөө эсэргүүний эхнэрийг ажилд авчихаар ч албан газрын дарга нь бас ахуулчих гээд байдаг. Тэгээд тэр 400 төгрөгөөр биднүүсийг чадан ядал амьдруулж байсан. Тэгээд биднүүс чинь нэг жоохон 8 дугаар анги төгсөөд биеийн хүчин үнэлсэн байхгүй юу? Тэр үед биеийн хүчин үнэлнэ гэж ярьдаг гэсэн ажилд орох. Тэгээд тэр үед би болгонд хүнсний компаниудад ачигч, барилга контор тоосгочин гэх мэт ажлыг хийгээд бас нөгөө ховц сумуур нам замаан мөнгөний олж хэмжээний л байсан л да. Жуулчин компанид орчуулагч, мөнгө олох гэж орчуулагч, хил сурах гэж орчуулагч хийж ялла. Тэгээ ингээд үзэх юм бол би чи 8 дугаар ангиасаа эхлээд хөдөлмөр чилжчихсэн хүн байжээ. Тэгээ азар тэр 70 оноос манай болгонд Монгол Улсын их сургуулийн философийн тэнхимийн эрхлэгч Ламзуу гэдэг хүн намын эсэргүүн болоод бас шоронд ороод тэгээ тэр хүн болгонд нийтийн ахуй үйлчилгээний газар тоо бүртгэгчээр орж ирсэн. Ажиллаж ирсэн. Тэгээ тэр хүн одоо тэр нийтийн ахуй үйлчилгээний газар хийсэн шүүр, хогийн шүүр, сандал мандлыг тоолж авдаг хүн байхгүй юу? Тэгээд тэр хүн үнэн чанартай бол Теодор Драйзерийн армаануудыг, Моринсон толгойгүй хүн Кари ихч гэдэг армаануудыг англиас монгол руу орчуулсан. Намын дүүрний дэрэгт тусгай орчуулгын хэлцэд их бүгд хурлуудын материалыг англиас монгол руу, монголоос англи руу орчуулдаг. Тийм агуу хүн тэр чинь хогийн шүүр тоолоо сууж ирсэн шүү дээ. Тэгээд тэр хүнд манай аав намайг нэг удаа хөтлж явуулчих англи хэлний шав болгож оруулсан. Тэгээд тэр хүн надад одоо хэл сурах бас нэг юм хов тавилан ногцол байдаг юм л да. Тэгээд ангаахын сургуульд орсон чинь Алтан гэрэл гэдэг багш. Одоо энд оюун билэг байна уу? Биднээс англи хэлний дугуйланд оров. Агуу Алтан гэрэл багш. Одоо Алтан гэрлийн тойл гэж тэрний автор. Тэр хүн Лондонгийн Оксфордын их сургуульд сурчаад иржсэн. Хажуугаас нь соёл гэрэл биднээс нэг дамжааны оюутнууд шүү дээ. Бараг англи үнэртжсэн байхаа хачин гоё хүн. Тэр хүнд азар шав орж биднээс нэг англи хэлний дөртөө болж явж ялаа. За энийг ингээд орхичих. Тэгэд яг бэрхшээл бол байдаг. 10 жил төгссөн чинь конкурсээр жагсаалтанд нэг жагсчаад гадаадын хуваар авсан чинь хуваар авчаад ээж хоёр дээр баярлалаа очтгий. Очсон чинь үдээс хойш дуудсан чинь намаа хорондор дууж гисэн. Хуваараас гасцсан байна гинэ. Одоо чамаг явуулахгүй. Яасаа эсэргүүний хүүхэд. Тэгэд энэ Монгол Улсын их сургуулийн Дашторж гэдэг багш шалгалтын комиссийн даргаар очиж. Тэгээд за ангаахын дээд манангийн багш 10 багш ангаахын дээд орчхоо минийх багс хамгийн сайхан сургуулна гэж. Тэгсэн тэр Дашторж багш хэлжээд гин тэр комиссийн хорол тэр эн чинь эсэргүүний хүүхдийг гадагш нь явуулж болохгүй гэчээд ангаахын сургуульд эсэргүүний хүүхдийг оруулдаг сургууль юм уу? Хаашаа янзын сургууль юм гэж юу гэж ярьж байсан. Тийм шодрог багш байсан.
За тэгэл ангаах төв заяа минь хөтлөгдөд эн чинь орчиж байгаа юм л да. Тэгэл яг ангаахт ороход бол бас л жижиг сажиг юмнууд байж лээ. Манай ангийн оюунхуу уран чим гэднээс энд байж ах шүү. Жожохуу мити миний найзууд соёл гэрэл. 6 дугаар ангид байхдаа дипломын ажил хийх болоод ангаахын ангиас дипломын ажил цөөхөн ганц хоёрхан хүүхд төчүүлдэг байсан бичээд хагас жилээс хойш хичээлдээ суухгүй улсын шалгалт төгсөн чинь нэг л миний дипломын ажил бичигдэхэ болчлоо. Асуудаг хүн байхгүй. Улсын шалгалтын комисс хуралдсан чинь диплом хамгаалуулахгүй болчихвоо. Удиржсэн багш маань алга болчихсон. Тэгсэн хожим нь нөгөө намын эсэргүүний хүүхдийг удирдсан багш бол бас жоохон асуудалтай орчих гээд багш маань надаас халдсан юм билий. Тэгэд намайг дипломын ажил хамгаалуулах юм болоод Нямаа өгч декан байсан. За юунд оргонод гэдэг чи шалгалтаа өг гэж. Тэгээ шалгалтаа өгж байлаа шүү дээ. Сонин 7 хоногийн өмнө шийдэж ингэж гэх мэтчлэн эсэргүүний гэдэг татдгалтай хүүхдүүд гэр бүлийнх юм бол их хүнд амьдрал би бол хөнгөний тулсан бусд нь бол хэцүү. Ер нь Монголын нийгэмд бол эсэргүү энэ хилмигдэл гэдэг юм бол одоо бол гайгүй багассан байна. Ерөнхийдөө маш их хүнд нийгмийн хар үзэгдэл байсан юм билээ гэж. За ингээд улсын клиникийн төв эмнэлэгт эмч болсон. Нададтай таарсан багш нар бол дан хатуу багш нар байсан. Монгол улсын эмнэлэг зүйн би одоо 1 номерын хүн гэж ярьдаг. Гонийн лав гэж багш агуу алдарт багш маань тэр хүний гараараа хатуу гараар орж илаа. За би хожим лекцэн дээр ярина. Дараа нь одоо од багшийн гарт орлоо. За ингээл олон сайхан дараа нь мөнгө төвшин багшийн гарт орлоо. Гэгчлэнгээр эрхэм сайхан багш нарын ивэлд хормойдон чирэгдэж өдөө хөрсөн байд. За өнөөдөр тэгэл хавгсрын багш гэдэг ийм нэртэй энэ сургуульд одоо насыг өнгөрч байна да. Миний хийсэн ажилласан ажил гэх юм бол нэг иймэрхүү ажлуудыг хийгээ түрүүн танилцуулсан. Үндсэндээ энэ сургуулийн алтан босгоор 50 жил болчих. Хугацаа юм байна. 100-ны талыг өнгөрөөцсөн байж байгаа. Ангаахны боловсрол судалд хөв заяагаар хөтлөгдөжээ. Тэгээ энэ эмч бэлдэх энэ ажилд сургалтын албаны дарга гэдэг энэ ажилд ороод эрхэн надад харьцангуй ноогдсон учраас сургалтын хөтөлбөр гэж юу юм гэдгийг гиз ходоодоор нь уудалж үзлээ. Тэр үед 42 онд байгуулагдсан эмч бэлдэх сургалтын хөтөлбөр Оросын копи хөтөлбөр байжсэн. Оросын сургуулийн хөтөлбөр хуулаад авид ирсэн байсан. Их сонин нийгмийн ухааны хичээлээр үздэг хичээлүүдийн цаг нь мэс заслын хичээлийн цагаас бага байсан шүү дээ. Үгүй их байсан шүү дээ. Нийгмийн ухаан маш олон хичээлүүд, орос хэл үзэн, иргэний хамгаалалт, цэргийн эрдэм янз янз юм. За ингээд энийг шинжлэе гэсэн санаа бидний хэсэг нөхдүүдэд ороод тэгээд энэ хөтөлбөрийг шинжлэх ажилд орж эхэлсэн юм аа. Тэгээд Монгол улс 90 онд шинэ нийгэм рүү шилжсэн тэр момент энэ ч бүрдсэн. Тэгээ биднээс энэ сургалтын хөтөлбөрийг дэлхийн чигт хүргье гэдэг ийм бодол санаагаар ажилд хандсан. Тэр үед Алтай сайхан миний арга зүйчээр ажиллаж байсан. Уртаашаа хоёулахна. За ингээд шинжлэе гэсэн чинь сургууль дотор ч бас асуудал гардаг юм аа. Биднээсээ гаргасан зардлыг урж хаях зарлсан нөгөө шин санаануудыг маань яриулахгүй байх ч гэдэг юм анхаарсаар. Ер нь ажил хийхэд тэмцэл бол өрсөлдөөн тэмцэл зөндөө л гардаг. Тэгээ энийг эрүүл ухаанаар биднес бүгдээрээ давсан баяртай байдаг. Манай ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиар эмч бэлдэх сургалтын хөтөлбөрийг биднес дэлхийн жишгт хүргэх гэж зүтгэсний хүчинд биднес чадсан. Өөрөөр хэлбэл дэлхийн ангаах ухааны боловсролын холбооноос гаргасан чиг өдөрдмжийг мөрдлөг болгоод Монгол улсад эмч бэлдэх үндэсний хөтөлбөрийг Монгол эрдэмтэд биднээс боловсронгуй болгож гадны магадлан итгэмжлүүлээд үнэлүүлээд дипломоо олон улсад хүлээн зөвшөөрүүлдэг болгоод энэ сургуулийг төгссөн эмч нар дипломоо хаанч нүүр бардан үзүүлэх тэр жишг рүү хамтын хүчээр энэ их сургуулийн олон эрдэмтэд чадaltaй хүмүүстэй хамтарч энэ сургалтын тогтолцоог өөрчлөхөд бас олон жилийг 20 гаруй жилийг биднээс үзсэн. Өнөөдөр 30 орчим жилийг
энэ сургалтыг шинжлэх ажилд хамтдаа зүтгэж байгаамаа. Тэгэхээр сургалтын хөтөлбөрийг шинжилнэ гэдэг чинь зүгээр нэг бичиг цаасан дээр өөрчлөлт хийх асуудал биш. Тогтолцоот шин чанар байдаг. Өөрөөр хэлбэл манай сургалтын хөтөлбөр, эмч үлдэгдэх хөтөлбөр маань бол Дэлхийн анагаахны боловсролын холбооноос гаргасан өдөрдөмжинд нийцэж байна уу? Дэлхийн улс орнуудтай ижилхэн байна уу? Үндэсний соёл, уламжил, зан заншил, язгуур хэв шинжээ хадгалж чадчихгүй юу? Үндэсний магадлал итгэмжил тэнцэж юу? Гадаадынхтаар тэнцэж юу? Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж юу? Монгол улсын эрүүл мэндийн салбараас тавьж байгаа эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээнд тавьж байгаа шаардлагыг хангаж байна уугүй юу? Ашиг үсгийн бүхэл хүчин чадварт зохицож байна уугүй юу гихчлэн олон факторуудад уйжээж хийдэг маш том ажил. Хөтөлбөр бол өөрөө царцаж болдгүй, өсөрж, огшиж болдгүй ийм амьд органик зүй тогтолтой юм ажил. Энэ ажлыг манай эрдэмтэд хамтарч хийж энэнд гар буй оролцож явж байжээ. За энэний хүчинд биднээс чадсан. За энэ түүхэн зураг 1995 онд би захирлуулчаад энэ 96 онд гадаадаас төсөл бичиж хэрэгжүүлнэ гэдэг ажлыг анх удаа биднээс бичлээ. Европын холбооны улсын Tempus Tacis гэдэг энэ прожектыг бичээд энэ бол тухайн үедээ зүүд мэт байсан. Биднээс төсөл хэрэгжээд, тэнд зөвшөөрүүлээд, мөнгө нь бидэнд ирээд, биднээс хэрэгжүүлэх юм байна. Энэ үнэн байдаг лөө гэж итгэж ядж яасан. Биднээс хэлнийхаа чадлын хэрээр тэр төслүүдийг бичиж зөвшөөрөл ирж танай төсөл батлагдлаа гэж мөрөөдөл биелж биднээс хачин юм болж байлаа. Энэ үед энэ сургуулийн Европын холбоо олон улсад бичсэн анхны төсөл хэрэгжлээ. За ингээл бидэнд зориг орсон, хийдгийм байна, болдгийм байна, чаддгийм байна гэдэг ийм зориг ороод ингээд Европын холбооны улсаас биднээс Английн Лидсийн их сургууль, Нидерландын Гронингений их сургуультай энэ төслийг хамтарч хэрэгжүүлэх гээд энэ хэсэг залуучуудыг бага бүрдүүлээд явлаа. За энэ дотор сурсан бүх улсууд бол өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарыг төвчилсэн. Монголын анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн бүх оюуны тэргүүн фронтод ажлыг гүйцэтгэж байгаа эрдэмтэд ирээдүйг авч явах ийм сайхан залуучуудыг биднээс бүрдүүлж явжээ. Энэ дотор өнөөдөр манай Хөрлөбаатар захирал дээр ардан зогсож байна. Зав залуухан одоотой харьцуулахад хүүхэд байж нэрээ. За ингээл одоо энэ дотор тэр Конрад Харрис гэх тэр нэг манай Сүмбэр зулз гавьяат Гомо олон хүн байна. Атхан баяр дарга байж байна. Гэх мэтчлэн энэ улсууд очин норов гэдэг одоо манай Лагшма эднээс байж байна. Ингээд сэтгэл хөдлөж байна энэ зургийг харахад. Энэ залуучуудтайгаа энэ боловсролыг шинчлэх ажлаар явж цэнэглэгдэж ирж байлаа. Анагаах ухааны их сургуулийн энэ хөгжлийн төлөө биднээс олон жилийг энэ хамтдаа өнгөрүүлж яжээ. За тэр хөтөлбөрийг магадлал итгэмжил хийгээд Номхонлон Баруун иргэний бүсээс одоо магадлал итгэмжлэгдсэн гэсэн сертификатыг авсахад бидэнд нэг зөвлөмж өгсөн. Танай сургууль хөтөлбөр нь болж байна, багш нар нь болох гээд байна, оюутнууд нь болж байна, ер нь болж байна. Танайх эмч үлдэгдэг их сургуулийн эмнэлэг байдаг юм байна. Энэ дээр анхаарч ажиллаарай гэж. За ингээд эмнэлэгтэй болох ажил бол үе үеийн захирлууд сургуулиудын толгойн өвчин болж байсан. Анх 1956 онд Бацэг багш Монгол Улсын их сургуулийн хүнэмлэгийн факультетийн хүнэмлэгийн салбарын эрхлэгч болж энэ их сургуулийн эмнэлэг гэдгийн анхны гарааг 56 онд тавьсан байгаа шүү дээ. 56 оноос хойш 2000 он хүртэл их сургууль эмнэлэгтэй болох тухай хөөцөлддөг. За энэ дээр 2000 он гараад ялангуяа энэ зурган дээр тэр 2008-аас 10 онд Монгол Улсын засгийн газарт биднээс манай сургууль мөн олон бичгийг явуулсан. Саний юм яри. Тэр үед их хурлын байнгын хорооны хурлаар эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн эмнэлгийн тухай асуудал орсон чинь их хурлын байнгын хорооны зарим гишүүд ингэж асууж байсан. Гэхдээ одоо их сургууль эмнэлэгтэй болох юм гин төмөр зам эмнэлэгтэй болсон энэ ч одоо юу болж байна та нар гэж ярьж байсан шүү дээ. Ямар ч ойлголт байхгүй.
Тэгэхээр тэр засгийн газар төр засгийн өндөрлөгт анагаахын сургууль эмнэлэгтэй байдаг юм а гэдэг ойлголтыг өгөхийн тулд биднес 2009-с 11 онд Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, сангийн сайд, гадаад хэргийн сайд, эрүүл мэндийн сайд, боловсролын сайд, хотын захирагчид 23 албанд тоот явуулсан байдаг. Их сургууль эмнэлэгтэй болёо гэж. Ингээд засгийн газар маань ойлгож эхэлсэн. Ер нь гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулалтыг юунд шингээх вэ гэхээр нисхийн шинэ буудлыг хийх, цахилгаан станцыг шинчлэх, за анагаахын сургуулийг эмнэлэгтэй болох асуудлууд яахын аргагүй зөв юм байна гэдэг. Ингээ хүлээн зөвшөөрүүлснийхэн дараа засгийн газараас өргөн барих тэр одоо Японы засгийн газарт өргөн барих хөтөлбөр тэр засгийн газрын одоо хөсөлтийн ерөнхий бэлтгэлийг хангуулах ажилд орж биднээс тэр бэлтгэлүүдийг хангах одоо бэлтгэлд нь биднээс ажилласан. Ингээд 2011 онд Монгол Улсын засгийн газрын төсөл Японы засгийн газарт өргөн баригдаж энэ төсөл өвсний үндэс хөтөлбөрийн JICA-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж эхэлсэн. Одоо энэ Арднагийн отхон баяр сууж байна. Анагаах ухааны сургуулийн захирлын ажил хийжсэн. За энэ дээр готлынхаа улыг урагтталж ирсэн нөхөр байгаа юм дээр. Их сайн ажилласан. За би ч жоохон мох тал руугаа орж исэн байхаа. За яваад агараа л гэхээс өөр байхгүй. За одоо би дэгсэн гэж ярилтай нь шүү дээ. За энэ дээр Японд биднес лобби групп байгуулж ажиллаж байсан. Энэ зурган дээр тэр Кюшуд Японы парламентын гишүүн Кого гэдэг хүнтэй Алтай сайхан гончгсүрэн бэдгүүр очиж лобби хийж байгаа. Манай засгийн газараа төсөл баригдана. Та нар энийг парламент дээр дэмжиж өгөөрэй. Гэгчлэнгээр одоо энэ зурган дээр Японы засгийн газрын хөрөнгө оруулалтаар их сургуулийн эмнэлэг байгуулах төслийг Японы парламент засгийн газарт нь дэмжлэг үзүүлэх гэж их олон хүмүүстэй уулзаж хэрдэл лобби хийж явж ийж. Тэгээ энэ сургуулийн эмнэлэг буюу их юм хойно бүтгэх зам руу гарсан. Ингээд их сургуулийн эмнэлэг баригдсан. Гой мэдээ шүү. За энэнд манай сургуулийн эмнэлэгтэй болоход их сургуулийн үеийн захирлуудын үүрэг хэмжээшгүй. Би захирлын ажлаа өгөөж шилжүүлээд Батбаатар захирал болсон. Батбаатар захирал тэр үед их зөв захиралтай болж гэж би бодож байгаа. Батбаатар захирлын бизнес ухаан энэ газрыг олох, зөвшөөрлийг авах, тэр тендер зарлах, барилгыг байруулах бивэл барахгүй байсан баг. Тэгээ Батбаатар захирлаа одоо би баярлж явдаг. Энийг одоо ярилцуулж хийсэн шүү дээ. Баяр хүргээд их тань. Дараа нь цолмон захирал ороод тагсан чинь бас их хацтай төлхөөр гардуулах, тооц хайжлах, менежментийг хийх энэ ажлыг бас салгуулад аваа явчихсан. Цолмон захиралтай баяр хүргэе. Дараа нь энэ их сургуулийг Монгол Японы эмнэлэг манай сургуулийн эмнэлэг мөн боловч үнэн хэрэг дээрээ боловсролын яамны эмнэлэг байсан. Энийг менежмент хийхэд маш хэцүү байсан. Ямар сайнтай Алтай сайхан захирал маань тэр чанаас өөрчлөгдөхөд энэ чинь Монгол хүний арин шин, цагийн арин шин гэж янз янзын юм байна энэ дотор. Ингээд Хөрлөбаатар захирал ирээд нэр нүүр, нэр хүнд бүх юмараа энэ ажил дээр маш том гавьяа байгуулсан. Энэ эмнэлгийг боловсролын яамны мэдлээс их сургуулийн мэдл шилжүүлж менежментийн тогтолцоог гартаа аваад 2 дугаарт анхудаа манай сургууль их сургуулийн эмнэлгийн тогтолцоотой болсон. Ийм богино хугацаанд ийм том өөрчлөлтийг хийж чадсан. Хөрлөбаатар захирлаа. Би шавьдаа баяр хүргэе. За ингээд явлаа. Биднээс өнгөрсөн 20 жилд эргээд харж би энэ үед одоо жоохон эргэж хардаг нас руугаа болцсон байлаа. Биднээс сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг өөрчлөх, шинжлэх энэ ажил дээр даяарчил, глобалчил гэдэг юмд автагдаж тэр даяарчлалын глобалчлалын салхинд Монгол улс тэр салхинд нь орж ирсэн шүү. Маш хэмиг гаднаас авч ирсэн. Жорж, Майкл ч гинүү, Смит ч гинүү тийм улсуудын нэр хэлэнгүүд л одоо хэрэгжүүлээд байсан. Энэ дотор биднээс тэр язгуур шинж, дангааршил, ондооншилч гэдэг үлээ. Энэ шинжин дээр биднээс сул хандсан шүү. Өөрөөр хэлэх юм бол Монголын өөрийн үндэсний онцлог гэдгийг биднээс их сул хандсан. Тэгээд энэ дээр сургалтын дээр энэ асуудлыг
анхаарсан. Энэ юу гэхээр вэ шүү дээ. Энэ барууны сургалтын тогтолцооноос болоод тэр наадлын гурвалжин, Мюллерийн гурвалжинч гэдэг юм уу. Тэгэхээр Мюллерийн гурвалжинч гэж одоо юу ч байдгийг тэгээд тэрүүгээр нь л биднээс явуулаад байсан. Тэгээд энэ чинь 20-30 жилийн багшлаад ирсний дараагаар энэ ер нь зөв юм уу, буруу юм уу гэдэг дээр эргэж хараад энэ биш байна. Хоёр дахь нь дээш суурин дээш харсан гурвалжин байх юм байна. Академик сургалт ийм орон шавх байх юм бол нэгдүгээр курсын оюутан тэр доор ороод дээшлэгдсэн маа. Чавчуулсаар хагаад юу ч хүү дээшээ гараад ирлээ. Доороосоо дээшээ өгч өргөн болж өндөр болж баяжиж хөгжих логик нь зөв юм ингээд хэрэгцсэн. За тэр суралцахын тэгшлүүрэн загвар гэдгийг биднээс боловсруулсан. Ийм үзэл баримтлалыг боловсруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр гурвалжин дотор бол академик сургалт явагддаг юм байна. 6 жилд нь биднээс энэ оюутныг яг ийм онлоор нь зэвсгэлж өгдөг юм байна. Харин хажуу талын тэр дөрвөлжингийн хоосон орон зайн дотор бол тэр амьдрах ухаанд суралцуулах, хүн болгох тэр ур чадварыг биднээс жоохон сулдуулчихжээ. Одоо энэний дүүргийг энэ загвар бол гурвалжингаас тэр тэгшдүүрэн загвар гэдэг ийм загварыг манай их сургууль үзэл баримтал болгож шинээр дэвшүүлж байгаа. За ингээд эмч мэргэжилтнийг суралцах жишг загвар гэдгийг боловсруулад 6 жил төгсөлтийн дараа төгсөлтийн одоо үргэлжилсэн сургалтанд суралцах стыг академик сургалтанд нь суралцуулахын хажуугаар амьдрах ухаанд суралцуулдаг ийм үзэл баримтлал руу манай их сургууль Монголын ихтэй сургуулиудад уриалж орж байгаа юм. За ингээд энэ бол үзэл баримтлалыг одоо манай боловсрол судлалын судлаач Эрдэмтэд сургуулийн захиргаанд танилцуулаад Хөрлбаатар захирал маш сайн хүлээж авсан. Ингээд энийг сургуулийн томоохон ажил болгож түүгээр барахгүй Монголын ихтэй сургуулиудад энийг хэрэгжүүлье гэдэг өрөөндор энэ өнгөрч байгаа хичээлийн жилд бол маш олон арга хэмжээ авч оюутнуудыг хүн болгох, амьдрах ухаанд суралцуулах чиглэлээр ажиллаж байна. Биднээс ийм байгаа. Хүний эрдэмт сурсан хүнд номын эрдэмт заа гэж мэрэгдийн гоё үг байгаамаа. Хүний эрдэмт суралцаагүй хүнд ном заах юм бол босоор олон болдго юм а гэж. Хий онол ярьсан, хий эрдэм ярьсан энэ зүрх сэтгэлд хараараа байгаа хүн байна. Тийм учраас зүрх сэтгэлийн хүн болгох тухай асуудал, номхотох асуудал. Энэ дээр манай их сургууль маш гоё ажил хийж байгаад би хойсоо олзуурч байдаг. За ингээд энэ ургацын талбай минь томорсоор гэсэн энэ слайдн дээр би миний судалгааны ажил бол 9 жорын судалгааны ажил руу орчихсон байна. Патофизиолог, нормалны физиолог, эндокринолог, Монголын уламжилт ангаах ухаан руу хүртэл сургуулийн төгсөөгүй байж манай эхнэр уламжилт юмч тэрнээс юм сурж бас уламжилт руу дуртай болж байна. Нийгмийн эрүүл мэнд, эрүүлийн хамгаалахын зохион байгуулалт, удирдлага, ангаах ухааны боловсрол судлал, бүр сүүлдээ ангаах ухааны түүх, хил соёл уламжил гэдэг ингээд яваад гэж. Тэгээд энэ патофизиолог гэдэг энэ агуу мэрэгжлийн ачаар одоо миний одоо гişийн зур хөрг нь харагдаж байна. Над руу харж байна. Энэ агуу эрдэмтний ач уянгаар патофизиолог гэдэг мэрэгжлийг эзэмсэний хувьд бол ангаах ухааны философи болсон энэ мэрэгжлийн ачаар бол ямар ч чиглэл рүү би хөшөөдөрж яваад байгаа юм. Тэгээд энэ одоо үүднээсээ бол 70 орчим хүнд энэ эзэмшилгээний ажилд нь удирдагчаа зөвлөхөөр ороод яг зарим хүмүүсүүд намайг боддог байхаа юм болгонд л орж явах юм гэж. Тэгээ миний мэрэгжил тийм юм шүү гэж одоо би улсуудад хэлдэг. Тэгээ энэ бол ангаах ухааны, ангаах шинжилгээ ухааны их сургууль, үндэсний их сургуулийн ач тус буян юм да. Дэлхий дээр энэ өнөөдрийн шинжлэх ухааны нээсэн бүтээсэн зүйлүүдийн 95% нь амьгүй ертөнцийг судалсан байна. Дэлхийн шинжлэх ухаан. 5% нь амьд ертөнцийг судалсан. Тэрэн дотроос дөнгөж нэг хүрэхгүй хувь нь хүнийг судалсан байдаг. Бид хамгийн муу судлагдсан субъектүүд хүн байна. Тэгээ энийг би хэлдгийн учир нь тэр жил 2000 онд бидний хэсэг хүмүүсүүд консорциумын шугамаар Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиудын ажил байдалтай танилцахад өмнөд хойд Каролины их сургууль дээр ирсэн. За тэр үед ямар юм давалгаалж яасан гэхээр гарааны компани
инновац гэдэг юм л ердөөсөө бүүн болж байсан. Тэр яагаад болчих вэ гэсэн чинь нөгөө амьгүй ертөнцийг судалсан салбарууд буюу уул уурхай, инженер, бизнесийн сургуулиуд бол их сургуулиудад судалгааны ажлыг хийгээд нөгөө хэрэглээний хавсрах шинжилгээ ухаан applied science-ийн чиглэлээр бүтээгдэхүүн гаргаад мөнгө олчихсон. Нөгөө сургуулиуд чинь бужигнж эхэлсэн. Энэ шинжилгээ ухааныг мөнгө болгож болдгийм байна гэдэг үйл явц тэр Каролины их сургууль дээр явагдсан. Тэгээ энээс үүдээд шинжилгээ ухааны ололтууд дээр үндэслээд үйлдвэрлэлийг хөгжиж мөнгө олдог тэр үйл явц бол нөгөө судалгааны их сургууль гэдэг тэр үйл явцыг өрнүүлчихсэн. Тэгээд тэр салхи өнөөдөр Монголын шинжилгээ ухаанд ороод ирсэн. Өнөөдөр судалгааны шинжилгээ ухаан болгох гээд байж байна. Тэгэхээр судалгааны шинжилгээ ухаан гэж юу юм? Юунд хүрэх юм? Ялангуяа анагаахын чиглэлийн энэ сургуулиудад бас бодмоор санагдаж байгаа юм. Би энэ дээр бичсэн зүйлийг хараарай. 1990-ад оны үед Монгол улсад коллежийн сургуулиуд маш их байсан, коллежууд. Тэгсэн чинь нэг хэдэн их сургууль, дээд сургуулиуд байсан чинь удсанчгүй нөгөө сургуулиуд чинь бүгдээрээ дээд сургууль болсон. Хаяг нь өөрчлөгдсөн. Тэгээ хэдэн бүгдээрээ дээд сургууль байсан чинь нэг хэдэн их сургууль дотор нь байсан чинь бас хэсэг хугацааны дараа бүгдээрээ их сургууль болсон. Хаяг нь өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Коллеж, дээд сургууль, их сургууль одоо судалгааны их сургууль болж хөгжүүлэх шаардлага гарсан. Тэгсэн чинь би бодож байна. Нөгөө олон их сургуулиуд чинь хэдэн судалгааны их сургууль болох вэ? Нэр нь л яваад байдаг агуулгын цаанаа ердөөсөө өсөхгүй байгаад байгаа юм аа. Тэгэхээр энэ дээр биднээс манай их сургуулийн хувьд нэг юм байна. Энэ бол миний бодол юм. Их сургууль өнөөдөр сургалтын тогтолцоон дээр схемчлэгдсэн бүтц байж байгаа. Яагаад гэвэл сургалтын төлбөр дээр бүх зүйл явагдаж байгаа. Тэгэхээр биднээс манай их сургууль судалгааны их сургууль болохын бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд суурилсан хэрэглээний шинжилгээ ухааныг хөгжүүлэх замаар судалгааны их сургууль руу манай их сургууль шилжиж болох юм а гэсэн тийм томьёолыг би дэвшүүлж байгаа юм. За дараа нь анагаахын сургууль миний амьдралд эрүүл эмгийн хөслөг. Би хувь заяагаар энэ эрүүл эмгийн хөслөгийн гэрт оржээ. Энэ Баатрин од гэдэг энэ багшийн хормой зүүгдэжээ. Тэгээд энэ патологийг эзэмшжээ. Иннээсээ болоод маш олон шинжилгээ ухаан руу орж маш олон докторуудын эрдэмшилгээний ажилд холбогдож явж байна. Энэ бол миний мэргэжлийн ач буян юм аа. Би од багшийн талаар товчхон хэдэн үг хэлье. Агуу хүн байсан. Биднээсийг бол ажилд нухалж өгдөг байсан. Би нөгөө нэгдүгээр эмнэлэгт лавгжуу багшийн хатуу гарт орж ирээд од багшид орсон маш зөөлхөн хүн байсан. Тэгсэн Амгаланбаатар багш намайг нэг хурал дээр нодон шилүүлв. Лавгсын захирал бол зөөлөн билүү шиг хүн шүү гэж шүүмжилсэн. Яг би шүүмжилдэггүй болооч хорцлоод хайчдаг л да. Тэрийг зөвл хэлсэн юм билээ. Одоо зөөлөн билүү шиг хүн гэж. Манай од багш бас зөөлөн билүү шиг хүн байсан. Загнахгүй хэрнээ илсээр байгаад хорцлоо хийчдэг. Намайг 3 жил бүтэн хагасаа амруулаагүй хүн. Тэгээ би сүүлдээ багш дээр нэг өдөр орлоо. Багшаа хүүхэд баг биеэр нь ажиллаа сольдог юм билүү. Гэсэн багш ингээд нүднийхээ шилээс. Хөөх чи хиттэй билээ. Одоо манай тулга 3 наст хүрж яана гэсэн. Тэгсэн чинь хүүхэд чам шиг болохоор л хэцүү байдаг юм. Хүүхэд танаа хүүхэд одоо эд сайхан байна. Хүүхэд чам шиг болохоор л хэцүү дээ гэж. Тэгээ одоо бол үнэл юм байна л да. Эрдээсээ тэгэл одоо ийм байдаг. Тэгээ намайг чинь 3 жил ажиллавал амруулаагийн учир нь бол хагасанд миний хүү ирж юм хийн гэдэг даалгавар чинь хүрээд ирнэ. Би ирнэ л гэдэг. 9 өнгөрөөд нэг 10 болж яхад уцс дугар нь танхимын уцс гар утас байхгүй. За хөвгүн яаж ирсэн үү? Ирсэн. Юмаа хийж яана хийж. Багш нь одоо ундаа ууж яана ингээд яваад чинь юмаа хийж байгаарай. За 12 хүрээл байж гэн уцс дугар нь яаж яана юм хийж яана хийж байна. Нөгөө юмнуудаа хийж яана хийж байна. За багш нь жоохон айжуухан бод өдрийн хоол идчихээд ингээ гараад очино юмаа хийж байгаарай нэг. За 3 цаг
болж явах дахиад дуурна ямаа хийжлээлгүй яхад 3 цагт утас дуурна. За сайн байна. Багш нь өдрийн хоолой ажиллаа. Одоо ингээд гараад нэг сэлгийн дараа галахад очноо гэх. За ямаа хийж юм. Ороо 6-гийн үед утас дуурна. Яаж ямаа барсан уу? За барцсан сайн байна минийх. Жохоо ороочлоо. Минийх жоох ямаа хийж хагаад амраарай. Харж ам эртгэн харж амраарай. Маргааш өглөө эртгээ ирээрэй. Маргааш нь мөн ижилэх ингээд 3 жил биднээсийг яа. Маш гоё хүн. Манай тэнгимийн шар цав шиг нааж эвлүүлсэн. Маш хүнлэг гайхалтай. Тэгээд би энэ одог шиг ярьдгийн учир бол ангаахын мэрэгд цоврал номуудыг бичсэний учир бол бас энэ. Ийм од гэдэг ийм гайхамшигтай менежер хүн байсан байна. Энэ хүнээс суралцаасаа гэж. Хоёрдугаарт одоогийн тэнгимийн эрхлэгчдийг би одог шиг болоосаа. Тэнгим яаж удирддгийг судлаасаа гэж бодож байна. Тэгээ нэг ийм хідэн хүнтэй байхад бол гайхамшигтай. Од багшийн удирдсан тэнгимээс академич 4, анагаахын шинжилгээ ухааны доктор 5 хүн, анагаах ухааны доктор 48 хүн төрсөн, 71 магистр, 25 профессор, 32 дэд профессор, хөдөлмөрийн баатар 1, ардынх 1, гавьяат 16, төрийн сайд 3, төрийн түвшээд удирдах ажилтнууд 21, их сургуулийн захирал 2, төрийн өндөр албан тушаалт 4 хүн. Нэг жижигхэн байгууллагаас чи юм гавьяатнууд төрөх юм уу мэдэхгүй. Ерөөсө дэрэгдээ байгаа улсуудыг тогтоохын аргагүй хүн шүү дээ. Бүгдийн албан тушаал дэвшүүлчихнэ. Дээшээ захиргааны хуралд очиод баяртаа орж ирэн цөнхөө өрз. Чамааг тийм албан тушаал томилуулчлаа. Факультетийн биеийн хамрын зөвлөлийн дараагаар чамааг томилчлаа гэх. Баярлсан хүн л орж. Сонгуул болгонд л тэнгимийн гэдэг тушаал. Тэрүүгээр нь бүгдийн элдвэрийг гаргадаг хүн байсан шүү дээ. Гайхалтай сайхан. За ийм миний багшд нэг алга тушаад өгөөрэй. За миний амьдралын нэг хэсэг бол дотоод чиврэл судалтай холбоотой юм аа. Алтай сайхан багшлыг бас надад хэлж байгаа багшаа дотоод чиврэлийн салбар их том шүү. Та анчаа ярин шүү л гэдэг. Яг уу PhD-г энэ бомба хүчээр хамгаалсан сайенс доктор бол яа дутагдлын эмгийг бомба хүчирхэн өвчний патогенезээр холбож хамгаалсан. За ингээд энэ салбар чи юу хийчихвэ гэж. Оюун чимэг суужаан далахын оюун чимэг. Миний анхны шоу яг энэ салбарын хүн. Баярлалаа оюун чимэг хүрээд ирсэнд. Тэгээд энэ цаг үеийн их сони үе байсан. Энэ үед Монгол улсыг яод дутагдлын эмгэгийн судалгаагаар цагаан цэг гэж тийм аха судалгаа юу ч хийгээгүй байсан. Яод дутагдлын эмгийг одоо миксидием ухаан оюун санааны бууралт гэдэг асуудал их том асуудал болж ирсэн. Яг тэр үед энэ яод дутагдлын эмгийг Монгол улсын хэмжээнд судлах аян дайнч биш юм аа. Аян өрнсөн. Тэгээ энд би яг энэ чиглэлээр судалгаа хийжсэн учраас судалгааны багт нь орж Линдон Браун гэж ЮНИСЕФ-ийн нэг мэргэжилтэн байсан тийм ээ. За тэр хүн маш их хөрөнгө оруулсан. Ингээд улсын хэмжээний судалгаа хийсэн чинь сургуулийн насны хүүхдүүдийн 26.5% нь яод дутагдлын эмгэгтэй гарч нүд ороо дээр нь гаргасан шүү дээ. Аимшигтай бооз манай хүүхдүүдийн 4/1 нь яод дутагдлын эмгэгтэй. Төгшөөр зарласан Монгол Улсын засгийн газарт энээс сэргийлэх арга хэмжээг үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажилд орсон, мэргэжилтнүүдийг дуудсан, орилсон, биднээс оролцсон, санал боловсруулсан, Монгол Улсын засгийн газар үндэсний мөрийн хөтөлбөр боловсруулах гэд яод дутагдлын эмгэгээс сэргийлэх ямар арга байж болох вэ? Дэлхийн улс орнуудаас судлаа гэж. За нөгөө Линдон Браунтэй чинь дагаал одоо энэ Харбин, Марбин, Хятадын, Тайланд, Солонгос, Өмнөд Хойд Солонгос, Орос, Морос гэд Мартин шиг явганд гэж явал зөндөө юм үзлээ. Оюун чимэгдсэн чинь яамд бас багшийнхаа дарга нь байсан бахад бараг л. За ингээд судалсаар хагаад хамгийн оптималны арга нь бол давсыг яаж харах гэдэг дээр гарцаагүй тогтсон. Тэгэл хөдөө аж ахуйн яамтай холбогдоод биднээс хамтарч ажиллаад үндэсний хөтөлбөр боловсруулах төслийн одоо бидэнд одоо сууж хамтарч хийгээд эрүүл мэндийн яам Нямдава сайд байсан дэвшүүлээд засгийн газарт мөрийн хөтөлбөрийг дэмжиж 2-3 үндэсний хөтөлбөр хэрэгжээд
За энд бичсэн байж байна. 2005 оны байдлаар яд дутагдлын эмгэг 6.5% болтлоо буурсан буюу 20 жилийн дараа 4 дахин буурсан. Том амжилт байгаа биз? Энэ бол монголчуудыг бас том амжилт хүргэсэн. За энэ дээр одоо Монгол улс 3 сая хүнтэй 60 сая малтай. Яд дутагдлын эмгэг бол хүндэж, малдж холбоотой асуудал. Ийм том асуудлыг Монгол Улсын засгийн газар мэргэжилтнүүдийнхээ хүчээр шийдсэн. Оюун чимэг гавь байгаас шийжээ. За баярлалаа. За ингээд дотоод чиглэлийн судлалын чиглэлээр 1996 онд бүх аймагуудад эндокринологч эмч нарын 6 сарын мэргэжил олгох дээшлүүлэх дамжаа гэдгийг зохион байгуулваа чамин анх удаа. Тэгээд энэ дээр чи нөгөө анхны эндокринологч эмч нарын курс дамжаа аваад маш их ориглон арманч гэлсэн да. Ингээ энэ үед одоо ингээ эндокринологч эмч нарын Монголын нийгэмлэгийг байгуулъя инээ тэрэ болоод тэгээд нийгэмлэгээ байгуулад намайг нийгэмлэгийн тэргүүнээр нь томилоо тавьчихваа. За ингээд өнөөдөр хүртэл Монголын эндокринологчдын нийгэмлэг яг тэр тооноос алдаагүй ажиллаж байгаа. Эндокринологийн салбарыг маш сайн өргөшн хөгжүүлсэн манай нийгэмлэгийнхэн 2-3 нийгэмлэг нийлж ажилласан. За ийм ингээд Монгол хүнд хорлох бахан өвчин үүсгэхэд архлааны болон дааврын тогтцооны онцлогийг судлан тодорхойлох ажил миний шинжлэх ухааны докторийн сэдэв байсан бөгөөд Монгол хүнд бамбаа улчирхай өвчин эмгэг үүсгэх онцлог механизмыг судлан эмчилгээний оновчтой аргыг тогтоосон нь үр дүнгээ өгч байна. Баталгаажуулах судалгаа одоо үргэлжилж явж байна. Энд нэг одоо их том нээлт гэхээр нөгөө ичмэр дамжигч гэхээр нэг юм явдгийн. За тэрийг би дараа бас ярих үедээ ярих гэж бодож байна. Ингээд бамбаа улчирхай мис заслын аргаар авах арга дээр модификац хийх энэ ажил явагдаад манай мис заслч эмч нар над дээр ирээд бид хэд бамбаа улчирхайг авах мис заслын аргын модификац дээр нь ажиллаж энэ талаар биднес бас нэг манай граф шинэ ажлууд хийгдэж байгаа. Тэгээ эний үр дүнгийн гарахаар би та нарт элдэх цаг ирэх баха гэж бодож байна. За миний амьдрал анагаах ухааны боловсрол судлалтай холбоотой юм аа. Хичээл анги гэдэг байлаа. Хичээл анги бол одоогоор диспетчерийн албыг гүйцэтгэдэг байсан бол сургалтын алба гэдгийг манай их сургууль анх байгууллаа. Монгол улсад анагаах ухааны боловсрол судлал Монголд байхгүй байсан бид шин салбарыг Монголдо үүсгэлээ. Монгол улсад анагаах ухааны боловсрол судлалын эрдэмтэд байхгүй байсан бол Монгол улсад анагаах ухааны боловсрол судлалын эрдэмтдтэй болж 16 хүн доктор хамгаалж 24 хүн магистр хамгаалсан байдгийг. Ингээд анагаах ухааны боловсролын судлалын эрдмийн зөвлөлттэй болж одоо Батбаатар даргатай эрдмийн зөвлөл ажиллаж байна. Бүр эрдмийн зөвлөлттэй болсон. Анагаах ухааны боловсролын судлалын чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан 13 хүний 12 эрдмийн ажлыг миний бие удирдах тэр дотор нь бас шавнартайгаа хамтарч ажилласан байдаг. За анагаах ухааны боловсролын сэтгүүл ном монографууд гарцсан байж байдаг. Аз номхон талаа баруун иргэн бүсийн анагаах ухааны боловсролын холбооны гишүүн болж манай сургууль тоогдож биднүүсийг хүн шиг хардаг болсон. Өөрөөр хэлэх юм бол Монгол гэдэг жижигхэн орн чинь анагаах ухааны боловсролоор энэ Аз номхон талын бүс дотор гараад ирсэн юм байна. Өдөртөх зүйлд нь намайг томлоо. Дараа нь Сүмбэрзэл профессорыг би одоо дараагийн ээлжинд оруулаад ингээд явж байна. Монгол улсад анагаах ухааны боловсролын тогтцоо хөгжүүлэхэд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль өөрөө тордож, дэмжиж, урам өгч одоо ч гэсэн авч яваад би баяртай байдаг. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад анагаах ухааны боловсрол судлал гэдэг шин салбарыг шавнар биднээс өнөөдөр эдийн зэрэгтэй хүргэсэндээ баяртай байна. Анагаах ухааны боловсролын ном сэтгүүлүүд биднээс бишгүй гаргасан. За ингээд тойл бичгээс тойл бичиг рүү гэдэг нь хилтэй холбоотой юм руу гарыг. Ав маань хойноос учраас орос хэлээр бидэнд гайгүй багаас зааж өгч илээ. За тэгээд эсэргүүн болоод манай багийн дарга боллоо. Баг дээр тэр тэхүүзгээд нэг юм энэ хүний нэр байгаа. Тэр баг дээр нэг хятад айл амьдэрдэг байсан. Тэгээ манай аав намайг тэр хятад айлд аваачиж тэхүүз гэдэг хүнд хятад хэл заалгуурахаар 3 дугаар ангид шав оруулваа чамээ. Миний гадаад хэл сурах хөв заяа
их тосоохтой байсан гэж бодогддог. Тэгээд тэхүүц гуйндаа нэг жоохон гүйж очиосноо болва. Ээж дургуутсан. Одоо яг аавыг одоо тэр эсэргүү байж одоо дахиад хятадтай холбогдсон чиний асуудал гарнаа хэрэггүй энэ хөөгч жоод. Хоёрдугаарт нь тэднийхний хөөх охинтой байсан. Хятад ирлээс хөөх охин. Тэгэд манай ээж хожим надад хэлжсэн цаа эрэгтэй хөхөд юу ч болоо билээ яах юм гэд хэрэггүй миний хөө битээ очичээгээд байсан чи хожим тийм учраас. Ингээд хятад хэл үзэхэ болоод харин ээж надад тэр английский язык с иллюстрациями гэдэг нэг гайхалтай ном өгч. Хүнд ном бэлэглэх айгүй сони. Энэ ном надад оч харуулсан. Би тэр номыг 5-6 жил бараг чийжилсэн. Өгүүлбэрээр нь англи орсоор хийсэн ном байсан. Тэгээд номоос гасаа алдчихсан. 8 жилийн дараа. Тэгээд тэр ном намайг англи хэл сурах тийм хөргүүлсэн баг. За ингээд оюутан болсон. Оюутан болохдоо юутай явах вэ гэсэн чинь нөгөө карманы словартай яваад ирсэн. Тэгээд нөгөө хөөрхөн толч нэг харл юм ирдэг байгаа шүү дээ. Төмсний талбайд уншсан ном ямар өд болох вэ гэдэг нэг юм. Тэгээд хэдэн жил тийм номтой явлаа. Энэ Очирбатын төрийн нарийн бичгийн даргасан Очирбатын ав давг дэржгээд биднес нэг курс юм. Ажиллаж яагаад орсон. Нодон жил натаа таарад хэлж гэн хой капиталист гэж намайг юу хүлээж яагаад таач намайг капиталист. Чи оюутан байхдаа сангайчхад англи хэлний тойл авч явж байсан. Тэгээ биднес чамаа капиталист гэж одоо доромжилдог гэсэн. Тэгсэн чи ихрэн зөв юм авч явж байсан байх шүү. Ер нь бол хэл сурж байсан байр гэдэг ингээд таглаа. Тэгээд тэр үед англи хэл ер нь манай анагаахын дээд сургууль бараг л нэвтрээгүй байсан үе юм да. Орос хэлээр гойдог байсан да биднес те. За ингээд яг хуу ер нь одоо хэл сурсан маань хэрэг боллоо гэж. За ингээд үсрээд өнгөрсөн жилийн 12 сар руу би орж ирж байна. Тэр 100 жилийн тойл гэж. Инх цэцэг байж байгаа өргөөгийн дарга. Миний шав нарийн бичгийн даргаар тойл бичих ажил руу орлоо. Энэ тойлыг цагаанхүү багш маань энд байж байна. Бас төшиг тулгуур болж явдаг миний эрхэм багш. Энэ тойл номонд цагаанхүү багшаасаа бишгүй их сурж явдаг багштай баярлж явдаг. Тэгээ саяын тойл дээр за тойл бичих шиг хэцүү ном байдгүй байна гэдгийг мах цусаараа мэдэрлээ. Саяын энэ тойлыг 12 удаа уншлаа. Тэгээ би шав нартай хэлж за нүдэ хорлууллаа энэ номноос болж. 12 удаа уншсан. За тэгээд цол дагаж бяр гэж. Уул нь энэ сургуульд цол авчхаараа бяртай болдог биш. Бяр дагаж цол байдгийн байна гэж би яасан. Гэхдээ энэ тойлыг хийхэд цолтой улсуудыг ажлын хэсэгт авч ажиллуулсан. Гэтэл бяр дагаж цолтой хүн зөндөө байсан. Харин бяр багтай цолтой хүн байна уу ч гэж заримдаа бодогдохоор. Ягдаггүй л энэ дээр энэ үг их учиртай би хэлсэн юм аа. Бүтээл дагаж нэр хийсэн бүтээснээр нь нэр нь алдарч явдаг. Тэгвэл нэр дагаж бүтээл гэж. Нөгөө нэрээр нь дуудаад толдоо оруулаад хийсэн чинь ард нь бүтээл нь ямар байна вэ гэдг нь ингэж гарч ид. Тэгээ саяын толийг хийхэд би энэ сургууль дотроос гарын синжиг болох улсуудынхаа нэрийг эзнийг олж авсан. Заамн нэгуртай шавнар байна. Гөөмн нэгуртай. Хоёрдугаарт хүн хилтэй байж иж хөлтэй болдгийм гэдгийг мэдэрлээ. Англи хэлтэй байгаад орос хэлгүй л хэцүү. Орос хэлтэй байгаад англигүй л хэцүү. Хоёулантай нь байгаад монголгүй л хэцүү байдаг. Тэгэхээр энэ юм хийн боловсрон бяр дагад цолтой болно гэдэг чинь цаана их утгатай үг байдаг юм байна. Тийм учраас бол цол авсан багш нар профессорууд маань тэр цолон хадгалж явна, дааж явна гэдэг нь бол авахаасаа хэцүү байдаг юм байна даа л гэсэн ийм ойлголт надад төрсөн шүү. Тийм учраас одоо шавнартаа одоо цол дагаж бяр
яртай байх. Тэрийг хадгалж явах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ их сургууль бол Эрдэнэт хүмүүнийг Эрдэм ухааны оргилд хөтэлдэг буйны номын өргөө юм байна. Миний их сургууль гэж хэлэх ёстой гэж. Тэгээ энэ нөгөө алдарт ном 5 сар уншуулсан, 12 удаа уншуулсан ном. Цагаанхуу багштай нэлээд шахуулсан. За ингээд төөрөсөн ном түрүүн танилцуулганд нэлээд гарч инлээ. Эднүсийг ингээд хийгээд явж байна. За энэ миний одоо их сургуулийн ангадагчд миний амьдралд гэсэн нэг слайд байна. Энэ заалыг энэ хөргүүд байгаа. Манай их сургуулийн ангадагчд, манай улсын анагаах ухааны ангадагчд энэ улсууд бурхан шиг шүтэж биширч мөргөж явах улсууд гэж би та нартай хэлмээр байна. Тэгээ энэ ажлыг энд бичсэн байдгийг. Энэ хайзыг тогтчул үг авчихсан байна. Бас нэг бичиг байсан. Наа чи байна уу? Их сургуулийнхаа 70 жилийн ойгоор энэ ангадагчдын хөргийг бүтээх санаа төрөөд ингээд шавнар удирдлагуудтайгаа ярилцаад энийг бүтээчихсэн. Тэгээ энүүгээрээ би одоо дотроо залбирч явдаг. Энэ бурхан болсон багш нарыг мөнхжүүлж цагаан суургыг биднээс босгоччтэй гэж. Тэгээ энэ өргөнд ямар их гоё үйл явдлууд болдог. Үргэлжийн баярын үйл ажиллагаа явж байдаг. Энэ сайхан өргөнд миний багш нар энэ сургуулийн алтан босгоор орсон хүн хүнийг одоо номын эрдэмт одоо штэйсэн ийм хөргийг биднээс одоо хамтарч бүтээсэндээ баяртай байдаг юм аа. Тэгээ энийг залгуулад биднээс Монголын анагаахын мэрэгд гэдэг номыг бичиж гэж анх Дэмбэрлийн Балдандарж багш анхны ректорийнхаа номыг бичив. Ингээ бичсэн чинь ерөн цааш нь үргэлжлүүлээ. Дараагийн нэг хүнийг бичигээд Нямаа багшийнхаа тухай анхны 13-ыг биччихдэг. Тэгсэн чинь энэ цаашаа явахаар болоод нэг мэдсэн чи өнөөдөр би ийм ангадагчд Монголын анагаахын мэрэгд гэсэн 37 номны ард гарцсан сууж байгаа. Тэгээд ер нь ингэж хийж явах ёстой юм байна гэж. Тэгээ энэ багш нартай би одоо талархал илэрхийлж орж ирэх болгонд одоо миний одоо санд шидсэн бүтээл маань энд амьд байж ядагт нь би одоо баярлж явдаг юм аа. Тэгээд цагаан сүгээр тижээсэн ээжийн ачийг яндашгүй. Гэгээ номоор гүйгүүлсэн багшийн ачийг хэмжихвэ гэдэг юм. Багш хүн шиг агуу юм байдгүй юм байна. Мөргөж сүгдэж явах хэрэгтэй юм. Багш дор мөргий. За энэ танхимд биднээс сууж байна да. За ингээд тэр ангадагчдын хөрг одоо номуудыг бичиж байлаа. Энэ номыг бичгэд заримдаа ороо шүн гэртээ сууж байгаад бичгэд өөрөө уйлж доог болохын, нулимс гарахын, багш нарын амьдралыг мэдэхгүй юм мэдхийн. Гэхдээ галцаг багшийнхаа номыг бичиж суухдаа баяр маань сууж байна. Жинхэнэ Монгол, жинхэнэ Харвар, жинхэнэ доороос гарсан хүн бол манай галцаг багш. Тэгэд намын төв орооны үзлэг ирэхэд галцаг багшийг хөдөө яваагүй гэж ховд руу томилж явуулж байсан байгаа шүү дээ. Тэгтэл жинхэнэ малчны, жинхэнэ хөдөөний хүүхэд манай галцаг багш. Ээж нь хараагүй болсон, ээжийг хөтөлж амьдрал төргсөн, гөөмөн олон амьдралыг тоолсон хүн дээ. За ингээд 37 дахь бот нь одоо хэвлэлтэнд орох гэж байна. Эрдэнэ туяа доктор Тэнкмийн эрхлэгч гол эзэн нь багштайгаа хоёулаа бичиж байгаа Эрдэнэ туяадаа баярлж явна. Энд бичсэн байна Гиндэнжим цогшин. Их хүүхдийн эрүүл мэндийн төвийн Гиндэнжим багшийн нэрэмжт манай анагаахын ангадагчтай холбоогүй Монголын анагаах ухааны төвх гэж байхгүй юм аа. За ингээд миний илтгэл төгсгөл рүүгээ орж байна. Би оюутны эрдэм шинжилгээний дугуйлангаас миний амьдрал эхэлж би 2 дугаар курст байхдаа Мөнхбат байна уу? Анагаахын шинжилгээ за аавд нь мөргий. Гонсронгийн Батмөнх гэж алдарт агуу их хайртай багш минь. Намайг 2 дугаар курст байхад барьж аваад оюутны эрдэм шинжилгээний дугуйланд одоо багшийн маань одоо энээсэн дүрн надад байна. Хөтөлж яваач бүртгэж уушгины амьдралын багтаамжийг судалсан дүн гэдэг сэдвийг өгөөд анагаахын оюутнуудын уушгины амьдралын багтаамжийг судлуулад бяцхан шошмаа надаар илтгэл тавиулаад тэгсэн чинь болдгийм байна гэдэг ийм сэтгэлийг надад төрүүлснээс хойш
өнөөдөр хэддэг жилдээ би эрдэм шинжилгээний илтгэл тавьж байгаа мэдгүй. Тэнгэр салсан багштай баярлж явдаг юм. Хүүд нь одоо баярлаа. Од багштай баярлж явдаг. Мөнгө төвшин багш гэж Монголын ангаах ухаанд бас од болсон бие багшийг од гэж ярьдаг юм. Бурханаас заяасан багш. Миний багш бол баярлалаа багш. Бурханаас заяасан багш. Агуу ухаантай хүн. Жинхэнэ номын хүн гэж би одоо багшийг боддог. Тэр хэлний орчуулга, хөрвүүлэг, лог сэтгэлгээ, лабораторийн сэтгэлгээ, шодраг, гом сайхан шүү дээ. Багш надад очир болсон. 2 дугаар курст байхад сангийн аж ахуйд яваад ирсний дараа хүрээд ирсэн очсон чинь иммунологи гэсэн номыг, англи номыг надад өгдөг. Би чи англи байтгаа орсчгүй амтан сууж байхгүй дээ. Тэгэл одоо учрыг нь олохгүй нөгөөдгийг чинь хараад. Тэгээ тэрнээс хойш надад харуулсан шүү багш байна. Долгормоо багш намайг эндокринологт аспиринтурт дотоодын аспиринт гадаадын аспиринтур би шалгалтыг унсан. Хилэн дээр оноо хүрээгүй. Тэр үед аспиринтурын шалгалтанд юу хийдэг байсан гэхээр намын үнэн сониныг Орос руу синхроны орчуулна. Новости Монголыг Монгол руу орчуулдаг байсан. Биднээс 7-8 уулаа уралдаж орчуулдаг байсан. Гайгүй барайнд ордог л байсан чинь шалгалтанд унцдаг. Тэгсэн чинь нөгөө мө аав юм л хэрэг араас нь явж исэн байх. Энэ одоо намын эсэргүү хүний хөвчөө гэл. Тэгээд үсэрчээд дараа нь дасцэг багш төв хорооны хэлцэн эрхлэгчээс намайг дахин шалгалтанд оруулах зөвшөөрөв. Дахин шалгалтанд оруулахгүй. Тэгжээ дахин шалгалтанд орж ээж явахсан чи гадаад явуулахгүй бас. Тэгээд дотоодын аспирантад од багшийн дэргэд. За ингээд сүүлд нь Симон Борисович Пинский, Евгений Григорьевич Кирдей гэж Оросын агуу эрдэмт, 2 том эрдэмтэн зориг байхгүй байх шиг байна. Пинский гэдэг хүн бомбо улчирхан хирург хүн, Оросын холбооны улсын гавьяат эмч, шинжлэх ухааны академич, Евгений Григорьевич Кирдей иммунологч, шинжлэх ухааны гавьяат ажилтан академич. Агуу 2 хүний дэргэд түрүүн зураг нь гарсан миний 2 багш. Ийм сайхан багш нарын дэргэд хормоод нь чирэгдэж өдий хөржээ. Багштар мөргөм үү? Багштаа баярлалаа. Багш нартаа баярлалаа. За ингээд төгсөлд нь ингээд бодоход мөн ч их олон юмтай орооцолдож, мөн ч ямыг хийх гэж моторлож цагийг үрд суужээ. Бүтээл төрүүлийг хийсэн цаг хугацаагаа эргээ харсан чинь завтаадаа хийсэн ажил юу ч байсангүй. Дан завгуудыг хийжсэн. Тийм учраас завгүй үед л зав гарна гэхээс биш завтаа үед зав гардаггүй байж гэж дүгнэлээ. 2 дугаарт оюутан байхдаа модон сандал дээр дуг хийж нэг гөөхөн идэж нэг хөлсчихгүй гэхдээ цадахгүй явсан. Сурхаас өөр зориггүй. Миний ангийн одоо оюунхүү урнаа бид хэд гөөхөөгөө хоож ижижсэн тэр амьдрал бол биднээсийг бас их юм сургаж. Хүн их затгалан давлуун байх, зөөлөн зандал дээр суух эднээс чинь нэг амжилтанд хүрдгүн байна л гэж би бодсон. Гэхдээ хүүхдүүдээ ярихад эсэргүүцдэг юм бас таны цаг өнгөрсөн л гэж байгаа. Гэхдээ би тэгжил одоо хөгширж байгаа юм байна гэж. За ийм байна. За гэхдээ номын ажил бол хүнийг донтуулдаг юм шиг. Бас нэг хэртэй хэмжээтэй байхгүй бол сүүлдээ баяр болохоор дургу хөрөх жишээний, гэртхэн үрэхээр дургу жишээний болол тийм ээ өгшөө. Миний иймэрхүү болт. Гэтэ хэртэй хэмжээтэй байх. Эрүүл мэндэ бодод ажиллах хэрэгтэй юм бэл. За энэ юу дуусах байх гэж бодсон чинь слайд чинь яагаачгүй байна. Академик байгууллагыг удирдах айгүй амаргүй юм билээ гэж. Энэ их сургуулийг удирдах бол яам биш, компани биш, улс төрийн байгууллага биш, захиргааны байгууллага биш. Дан эрдэмтдийн толгойг удирдах бол хэцүү. Энд манайхны бас ходууд юм л да. Завхан аймгийн дарга байсан Содном Жимс гэж хүн Намханын Баатар хончинтойгоо уулзсан гэсэн бэлчээртэн. Тэгээд гоо Намханын Баатар таач одоо 1000 гаруй хонтой одоо яаж малж болдг юм бол хэцүү юм а гэсэн. Намханын Баатар гэсэн гэж. Гөө яах вэ дарга энэ шилбүүрийн үзүүрээр энэ 1000 чинь ингээ удирдчихад байгаа. Гэрт байгаа 5 хүн л их горьгүй байна. Үгэнд орохгүй. Хүн удирдах гэсэн. Та тэр аймаг дээр хичнээн хүн удирдгийг энээс чи хэцүү. Тэр 1000 хоног шилбүүрийг үзэрч. Тэр хүн удирдна гэдэг бол одоо маш хэцүү ажил. За ер нь бол удирдах ажил хийнэ гэдэг бол
өөрийгөө удирдах хэцүү юм шиг байна. Өөрийгөө захирах, хамт олондоо захирагдах. Нэгсэн их сургуулийн захиралч айл гэрээ аав юм, аав байх хамаргүй. Энэ хэдэн багш нараас гадна ард нь ажилчдын мянган гэр бүлийн амьдралд байж яадаг учраас бүгдийг авч явдаг аав юм. Одоо миний шав хөрлөө захирал маань одоо энэ мянган хүний аав, мянган хүний айл гэрийн аав нь байгаа. Би захирал байхдаа нэг хэрэгт орчхоор хэд хэдэн ажил хийсэн байх. Багш нар ар гэрийнхэн дотроос ээж аав нь өвдвөл бараг наашаа бити ярьж байгаарай. Тэр ээж аав гэл бод. Ар гэрэл эрүүл мэндийг бодоорой гэж хэлдэг байсан. Дараа нь ажилч багш нарын хүүхдүүдийн за бүгдийг ангаах тавцсан гэвэл бас хэрэгт орох худлаа. Өргөдлүүдийн бүгдийг зогчдөг байсан. Тэр үеийнхэн бүгдээр л мэддэг. Хамт олондоо захирагдах, шудраг байх. Тэр үед надад бодогч л эс. Хорвоогийн амьдрал ахархан юм чинь маргааш би хинч байх юм бэлээ. Байдгаараа л байж яхан зүг юм байна гэж бодож байл. Хайртай багш нар, хайртай захирлууд минь агуу улсууд байсан да энэ улсууд. За ингээд дараагийн захирлууд биднээс. Гэхдээ энэ найрын ширээний ард биш. Нөгөө сургуулийн өдөрлөг дээр ахуулсан. Арх дарц байхгүй. Тавуулаа дуудаж ягаад тавуулаа нэг ахуулчих гээд ахуулсан. Үе үеийн захирлууд энэ сургуулийн төлөө амьдралаа зориулж яваа улсууд. Тэгээд би бахархдаг юм аа захирлуудаараа. За нэг хэсэг юм 90 оноос хойш манай сургууль Монголоор миний мэдэх хүнд үед байсан. Батмунх захирал ирч 97 он боллоо. Ганцхан хичээлийн жилд нэг л өдөр манай сургуулийн бус сургуулиудын санхүүг хаачихсан. Төсөв байхгүй болсон. Цалин өгөхөө болсон шүү сургуульд. Өөрсдөө цалингаа олоорой гэсэн. Оюутнуудын стипендийг хаасан, оюутнууд стипендг болсон, төлбөртэй болсон шүү. Пал хийтэл авдаг байхгүй. Ингээд оюутны сургалт төлбөртэй болоод оюутнаасаа мөнгө авч эхэллээ. Эвгүй ч юм шиг. Сураагүй. Тэгээд нэг оюутныхаа төлбөрөөр авсан санхүүжилтийнхээ хүүсвэрийг дансан цуглуулсан чинь сангийн ам дансыг хураагаад аваа явчихсан. Сургууль мөнгө. Сар болгоны цалин тавихад Батмунх захирал улаан хэрэгтэл сангийн ам руу гүн. Нэг мо тоо төчүүлж аваад одоо энэ сарын цалин өгнө үү, тэдийг өгнө үү. Хорогдолтой зохиж өгөөл нэг сар болгон цалингаа гуйж авдаг байл. Мөн ч хэцүү үе байсан да. Данс цайсан. За тэр үед биднээсийн барьсан бодлого бол эв нэгдэлтэй бай, итгэлцэлтэй бай, менежментийн зөв хий, унчихгүй бай, сургуулаар унчихгүй бай. Багш нараа алдахгүй бай л гэдэг ийм. Тэрс манай сургуулиас бус сургуулиудын багш нар маш олон хүн ганцгай 8-нд гарсан. Маш харамсалтай. Энэ бол Монголын оюуны их уурхай норж байгаа хэрэг. Манай сургуулийн багш нар гайгүй. Тэгэд манай сургуулийн амьдрахын тулд яасан гэхээр сургууль хөгжүүлэх сан байгуулсан, жолооны дамжаа байгуулсан, хэвлийн цех байгуулсан, малчинтай болсон, ундааны цехтэй болж ундаа зардаг боллоо. Засварын бригаадтай болсон, төлбөртэй лекцүүд хүн зовх ядрах тусам амьдрахын төлөө сөрдөг юм билээ. Бүх хүн толгоогоо ажиллуулсан, бүгдээрээ баг гэлтгүй мөнгө олдог болсон. Гадны түншүүдээсээ гуйсан, биент марл хөвөн өгөөч, арай горшоох гуйгаагүй. За чагнуур, ширээ, сандал, даав, микроскоп, сүүл рүүгээ томроод компьютер энэ сургуулийн ардталд гөөмө олон контейнер болсон шүү. Сайн санаад хүмүүсүүд манай бурхны авралаар манай сургуулийг ивээсэн. Биднээс унаагүй ингээд болсон цалингаа таслалгүй нэмсээр хагаад биднээс манай сургууль хөл дээрээ болсон. Би Батмунх захиралдаа баярлж явдаг юм. Батмунх захиралаа. Энэ хүн агуу хүн. Энэ сургууль гэхдээ нарийн хүн мөнгө өгдөг. Ийм л байсан. Тэгээд үе үеийн ахмадууд энэ сургуулийг өнөөдөр хүргэж ирсэн ахмад багш нартай би талархал хэлэх хүсье. Монгол улс олон улсын их сургуулиудад манай судлаачдыг би энэ залуучуудыг хөлийн ганцхан төрөх хийсэн гэж үнэхээр хүсдэг байсан. Олон их сургуулиудаа гэрээ хийсэн. Энэ дээр ийм сургуулиудын гэрээний хувьд байна надаа. За ингээд нэг сонин жишээ 92 онд
бас нэг хэрэгт орчхоор юм хийсэн байгаа одоо бодоход. 12 багшийг ажлаас нь чөлөөлөд цалингийн 100% өгөөд англи хэлний курс сургасан. Жил нүдсэн. Энэ хэдийг хилтэй болгоч. За ингээд энэ хэдээрээ би гоёе, гадагш нь явуулъя. Энэ хэдл одоо зам заах байх гэж. Тэгээ эднээс чинь сурсан, төсөл бичсэн, гадагшаа явж галуу шуунаа мах идсэн, соёлыг авчирсан. Манай сургууль энэ хідэн залуучуудад атаархаар бусад залуучууд нь эднээсээ араас англи хэл рүү орсон. Хэлгүй хүн биш харагддаг тийм үе манай сургууль гарч ирлээ. Бүгдээрээ хилтэй болсон, бүгдээрээ төсөл бичдэг болсон, төслөөрөө салинждаг болсон, ямар гайхамшигтай болсон гэж. Гадагшаа дотгошоо явдаг л. Бас нэг миний хийсэн одоо хууль бус ажил бол гадагшаа явж явахад тушаал гаргадаггүй байсан. Энэ тентхийн нисхэн хонгоцны бодол дээр багш нартайгаа зөрдөг боллоо. Хөөе сайн уу, хаашаа явж гин чи? Өө тийшээ явж гин. За тэнхимдээ хилж явж байгаараа та нар. Ол зомогтой ирээрээ. Ямаа хийгээрээ л гинэ үхээс биш чи тэглээ инглээ гэдэг юм. Сул тавьсан. Тэр үедээ зүв байсан байгаа. Сул тавиад бүүн болгочихсон. Манай сургуулийн зогсоо зайгүй гадаад жилдээ 210-аас доошгүй хүн гадаад явж ирсэн байна. Тооцоо. Жил болгон 210-аас дээш хүн олон улсын хурал зөвлөгөөнд явдаг гэсэн. За ингээд Янсан сургууль явлаа. Янсаа гэдэг чинь манай сургуулийн гадаад харилцааны үе таалгыг нээлээ, төсөл бичдэг болоо. За ингээд их ярих гэдэг. Их сургуулийн захирал байхдаа нийгмийн хариуцлагын хүрээнд ийм сонгуулиуд байжээ. Ер нь бол их сургуулийн нэрээр захирал өөрөө чимж явдаг. Өнөөдөр Хөрлөбаатар захирлын нэрээр их сургууль чимж яваа. Их сургуулийн нэрээр Хөрлөбаатар захирал чимж яваа шүү. Их сургууль өнгөтэй бол захирал нь их үн хүндтэй байдаг. Намайг их сургуулийн захирал байхад миний сургууль намайг гойж өгчөөч. Миний сургуулийн нэр хүнд Мондог өндөр байсан. Тийм учраас төрийн их сургуулиудын консорциумын тэргүүнээр нь намайг хэд хэдэн удаа намайг буун буутал консорциум ерөнхийлөгч нөгөөдөг чинь ерөөсөө алга болохгүй нөхөр юм аа гэж хэлсэн байна. Өнөөдөр төрийн их сургуулиудын захирлуудын зөвлөлийн дагавар Хөрлөбаатар захирал байгаа. Манай сургууль өнгөтэйгийн шинж, манай их сургуулийн захирал чадалтайгийн шинж. За, сургуулийн захирал олон жил хийгээд ирэхээр энэ системийн чанартай юм руу нэлээд хардаг болдог. Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хөгжүүлэх тогтолцоот бодлого байхгүй байх гэж хэлчихэд болж байна. Өнөөдөр Монгол улсад хичнээн хэрүүрэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсад хичнээн их барих эмч хаана хэрэгтэй юм тооцоо байхгүй байгаа. Өнөөдөр хичнээн эмчийг ямар мэрэгжил сургалтанд хамруулах ёстой гэдэг тооцоо байхгүй байгаа. Өнөөдөр энэ асуудлыг манай эрүүл мэндийн салбар хийх цаг нь бүр өнгөрдгөөсөө өнгөрчөөд байна. Би одоо төрийн нарийн эмчийн даргын дэргэд одоо шууд хэлчих хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс шиг резиденцийн сургалтын бодлогогүй улс дэлхий дээр байхгүй гэж хэлчихэд болно. Ийм замбраагүй, ийм тогтолцоогүй, ийм байдал. 1992 онд би Америкаас резиденцийн сургалтын гайдлайныг 2 хайрцаг ном чирж гэртээ юу ч авчираагүй шүү. Ийм 2 цаас авчираад хийгээд одоо гоё болно гэсэн чинь яг хിവэрэ бүр дортцсон. Тэгэхээр одоогийн удирдлагууд маань хийх гэж байгаа гэж итгэж байгаа хийгээсэ резиденцийн сургалтыг нэг цоргоор нэг төлөвлөсөн хөтөлбөртэй нэг тогтолцоонд оруулж их цаг нь болцсон шүү. Энэ дээр бүх хүн анхаарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол улсад эрүүл мэндийн салбарт эмнэлгийн мэрэгчдийн карьерийн бодлого байхгүй байна. 4-5 жилийн өмнө би шавтайгаан Английн эрүүл мэндийн салбарын карьерийн бодлогыг ярьж Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх хийсэн гэдэг асуудал тавьсан. Хэрэгжихгүй. Өнөөдөр карьерийн бодлогын оронд хөөцөлдөлгөө гэдэг тогтолцоо Монгол улсад ажиллаж байгаа. Хэн хөөцөлж мөнгө барьж, сүнх барьж гүйсэн дээшээ явдаг юм шиг болсон. Тэгэхээс биш ангайхын сургууль төгсөөд хэдэн жил хаан байх хэвээр, цалин хэд байх хэвээр, юу хийж чаддаггүй дараагийн шат руу явах хэвээр бүгд тодорхой болчих ёстой. 3 дугаар шатны эмнэлэгт ийм шатыг дамжсан хүн очиж ажиллах хэвээр, тийм цалин авах хэвээр, ийм нөхцөл бололцоогоор хангах хэвээр. Болоо юм шүү. Ийм тогтолцоо карьерийн бодлогыг биднээс хийе. Энийг манай сургууль одоо ингээд Хөрлөбаатар захирал маань дэмжинэ. Эрүүл мэндийн яамдаа төрийн нарийн эмчийн дарга дэмжинэ. Биднээс тал талаас нь хий, хөгжүүлье.
Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн салбарын нийт зардлын эзлэх хувь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын өсөлтийг гүйцэхгүй болсон байж байгаа. Би одоо та нарт харуулъя. 2005 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн салбарын зардлын эзлэх хувь 2.8% байсан бол 2020 онд 2.7% болсон. Тэгсэн чинь эрүүл мэндийн салбарын нийт зардал 2005 онд 83.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 1.84 очсон байж байгаа. 986 тэрбум төгрөг. Яг хайчлагдж байгаа байхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал ингэж ихсэж явахад дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь 2.01% буурчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бодлогын төдийгүй, санхүүгийн төдийгүй бүхэл талаасаа биднээс энэ эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд шинэ асуудал, шинэ байдлаар хандах ёстой. Энэ слайдыг би багшийн уулзалтан дээр хэрэгжиж ирсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ санхүүжилттайгаан Монголд болон гадаадд ямар байна вэ гэж. Гадаадд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний эзлэх хувь нь бага. Анхан шатны тусламж үйлчилгээ нь үзүүлэх нь өргөн, тэнтэйгээ зогсоод санхүүжилтийн 50% нь анхан шатны тусламж үйлчилгээнд гадаад орнуудад байж байдаг бол манайд яг эсэргээрээ тэр доор нь анхан шатны тусламж үйлчилгээ хэд байна? 25%. Тэгэхээр анхан шатны тусламж үйлчилгээний нэр төрөл хүртээн чанарыг сайжруулах юм бол 3 дахь шат руу дамждаг нүүдлийн шилжилтийн хөв бол буурдаг байхгүй юу? Тэгэхээр энэ тогтолцоог биднээс эрүүл мэндийн салбартаараа бас ажил болгочмоор байна. Мэдхийн хувьд бол мэдэж байгаа. За ингээд би төгсгөлд нь одоо сайн багш, сайхан хамт олон, түшигтэй хань, өр хөвгтийнхэн дэмээр өдий зэрэгтэй явж байна. Тэгээ энэ явж явах хугацаанд энэ олон багш нарын хормой зүгдэж та нарын ач буянгаар энэ сургуулийн алтан босгоор орж амьдрал ах юм сайхан явж байгаад би одоо талархаж явдгийг. Миний бахархал бол энэ шавнар минь Монгол улсын эрүүл мэнд анагаах ухааны салбар түүчээлж явж байгаа ухаалаг шавнараараа би бахархаж явдаг юм аа. За ингээд амьдрал сайхан энэ зургийг тавья гэсэн тунгаа яах бол гэж амьдрал сайхан шүү дээ. Бидний чинь сайхан. Гэхдээ амьдрал хэцүү. Ялангуяа одоо нэг хинц эрх охинтой тэр маань эрхийн өвчнөөс хэтрэхгүй байна. Тэгээ одоо ааваа л гэдэг байна. За ингээд ерөөлийн үгийг та нарт айлдъя. Энэ доор нь зураг нь манай гэрийн бурхны гөнгөр байна. Энэ бурхан болсон шүтэж явдаг энэ бурхтуудын зэрэгцээ их сургуулийн лого байдгийг. Тэгээд их сургуультай залбирч явдгийн миний сургуулийн өлмий Батар шиг болдог байна.